За тэгэхээр байгаль дээр дурын хоёр зүйл өөр хоорондоо янз бүрийн олон арга хэлбэрээр харилцан үйлчлэлцдэг байгаа. За жишээлх юм бол бие биедээ ашигтайгаар үйлчлэлцэж болно. Хортой байж болно. Дайсагнсан байж болно. Ямар ч нөлөөгүй байж болох. Ийм үйлчлэлийн хэлбэрүүд байгаль дээр элбэг тохиолддог. За тэгэхээр энэ талаар Орос эрдэмтэн Одун 1986 онд судалсан байгаа. За эхний харилцан үйлчлэлийн хэлбэр бол махан идэвхтэн ба золиос гэсэн хэлбэр байна. За энэ нь тэжээлийн холбоонд үндэслэсэн харилцан холбооны хэлбэр байгаа. За махан идэвхтэн гэж бусад амьтнаар хоололдог амьтдыг хэлэх бөгөөд тэд ангуучлах тусгай арга мэх эзэмшигсэн байдаг. За жишээлбэл энэ харилцаанаас та бүхэн харж байгаа. За тэгэхээр зарим нэгэн махан идэвхтэн ба золиос амьтад нь бие биендээ ашигтай байдаг тохиолдлууд бас байдаг. За жишээ нь бор шувууны багийн олон зүйл шувууд хадлан бэлчээр ой мод тариа ногооны ургамлын хөнөөлт шавжаар хооллож хөдөө аж ахуйд их хэмжээний ашиг оруулдаг бөгөөд энэ нь ашигтай харилцан үйлчлэлийн хэлбэр юм аа. За мөн шонхрын болон уйлын багийн шувууд хортон мэрэгчдэр хооллож хадлан бэлчээрийг хамгаалж идэг. За хортон мэрэгчд бол ерөөсө ган гачиг болох үндэс болж идэг. Тэгэхээр их хэмжээний өлийн цагаан хотныг идэж устгаснараа ган гачиг болохоос сэргийлж идэг байх жишээтэй. За нэг уйл шувуу жилд 1 тонн үр тариаг мэрэгчдээс хамгаалж байдаг гэсэн судалгаа байдаг юм байна. За энэ бол ашигтай махчлалын хэлбэр байгаа. За жишээ нь чон идэж болох амьтнаа хөөж барьж иддэг бол муурын төрлийн амьтад гитэж мираж байгаад барьж иддэг. Гэтэл суусрын овгийн махан идэвхтэн бол тэжээл болох мэрэгчдийг ил газар хөөж барихаас гадна бас нүхэнд нь орж барьж иддэг юм онцлогуудтай. Тэгэхээр энэ махан идэвхтэн ба золиос гэсэн хэлбэрт харилцан үйлчлүүлж байгаа хоёр бие маань бие биендээ нарийн цохилдсон цохилдолгоотой байдаг гэдэг маань энэ хүү жишээнээс харагдаж байна. За дараагийн харилцан үйлчлэлийн хэлбэр бол паразит ба эзэн амьтан гэсэн харилцан үйлчлэлийн хэлбэр байна. За паразитууд эзэн амьтныхаа биед шимэгчлэн амьдардаг. За тэгэхээр шимэгчлэлийг бид нар байнгын ба төр зуурын гэж ангиллана. За тэгэхээр ургамал амьтан хоёуланд нь паразит амьдрал байдаг. За жишээ нь амьтны дотор эрхтэнд шимэгчлэн амьдрагчид эзэн организмаа зөвхөн тэжээлийн их булаг болгож ашиглаад зогсохгүй бас орших орчноо болгодог байгаа. За тийм хоёр талын ач холбогдолтой болохоор паразит нь эзэн амьтнаа хөнөөхгүйгээр удаан ашиглах шалгаралд орсон байдаг. За эзэн амьтнад заавал өхүүлдэг паразитууд гэж бас байдаг. За жишээлх юм бол шонхор зүгээнүүд өөрийнхөө өндгийг хортон шавжийн өндгөнд цацдаг. Улмаар түүний төрүүлж гарсан авгалдаа нь хортны өндгийг нь идэж устгадаг байх жишээтэй. За энэ бол нэлээд хатуу ширүүн маягийн өрсөлдөөн байгаа. За ийм үзэгдлийг хөнөөлт шавжтай биологийн аргаар тэмцэхэд бас ашигладаг давуу талтай. За тэгэхээр паразит организм ихэвчлэн эзэн амьтнаасаа биеэр жижигхэн байх, харин их олон тоотой байх зэрэг дүрмүүд байдаг. Тийм болохоор паразит ба эзэн хэмээх харилцааны хэлбэр нь экологийн суургын дүрмийг зөрчдөг байна. За мөн паразитуудыг гадаад шимэгчд ба дотоод шимэгчд гэж мөн ангилдаг. Гадаад шимэгчдийг бид эктопаразитууд, дотоод шимэгчдийг бид эндопаразитууд гэж нэрлэдэг байгаа. За жишээ нь бид энэ зургаас ходоодны дотор талд амьдарч байгаа хеликобактерийг харж байна. Энэ нь бол эндопаразитын нэг жишээ юм. За дараа нь энэ хүний арьсан дээр цус сорж байгаа шумуулын зураг харагдаж байна. За тэгэхээр энэ маань гадаад шимэгч буюу эктопаразитын жишээ юм аа. За дараагийн харилцан үйлчлэлийн нэг хэлбэр бол комменсализм байна.
За комменсализм гэдэг маань хоёр зүйлийн организмын нэг нь нөгөөдөө өөрийнхөө үйл ажиллагаагаар хоол олж өгөх юм уу эсвэл орон байр нь болдог харилцааны хэлбэр байгаа. Жишээ нь Африкт арслангийн сүргийг цөөвөн чонын сүрэг байнга дагаж явдаг. Арслан турга гөрөөс барьж идээд том ясыг нь идэж даахгүйгээр орхиход цөөвөн чон түүнийг нь төвгүй идэж өөрийнхөө хоол тэжээгийг олдог байгаа. За энэ тэгэхээр арслан бол цөөвөн чонын хоол тэжээлийг олж өгж тусалдаг байгаа. За зарим нэгэн шувууд орон байраа бэлдээд эрт өндгөлдөг шувууд бол орон байраа орхиод явдаг. Гэтэл дараагийн сард өндгөлдөг шувууд бол тухайн өмнөх сард өндгөлсөн шувууны үрийг ашиглаж орон байраа болгох харилцааны хэлбэрүүд ч байгаль дээр элбэг тохиолддгийг бид мэдэх вүлээ. За дараагийн харилцааны хэлбэр аминсализм байгаа. За аль нэгэн зүйл нөгөөдөө ямар нэгэн дарамт үзүүлээд харин өөрөө ямар ч нөлөөнд өртөдөггүй харилцааны хэлбэр байгаа. За голдуу, ургамал, мөөг, бичил биетэнд тохиолддог харилцааны хэлбэр. За жишээлх юм бол гацуур гэрэлсэг ургамлыг хааснараа ургамлын соёоны өсөлтийг сааруулах үйлдэлийг үзүүлдэг байна. За жишээ нь гацуурын сүүдэрт байгаа орчим ургамал нь маш сэрэг бөгөөд тачирхан харагдаж байна. За тэгэхээр энэ титэмнээс нь доош ил наранд гарсан хэсгүүдэд ургамлын биоценоз нэлээд өтгөн харагдаж байгаа. Тэгэхээр энэ сэрэг буюу ургаагүй тачирхан байгаа хэсэг бол мэдээж гацуур маань сүүдэрлэж энэ дургадаг ургамлуудыг хөнөөсөн байгаа нь ажиглагдаж байна. За дараагийн харилцааны хэлбэр бол мутуализм буюу симбиоз байна. За тэгэхээр байгальд 20,000 гаруй зүйлийн симбиоз организм тэмдэглэгдсэн байдаг. За жишээлх юм бол бидний хамгийн сайн мэдэх хаг бол мөөг, замаг гэдэг хоёр организмын хам амьдрах хэлбэр. Энэ нь симбиоз амьдралын сонгодог жишээ юм аа. За жишээ нь энэ зурган дээр ярилцъя. Зүгийн маань энэ ургамлын балыг сорж байгаа байдал харагдаж байна. За зүгийг балаар хоололж байгаа боловч энэ ургамлын үр тогтолт буюу тоос хүртэлтийн асуудлыг энэ зүгийн шийддэг. Өөрөөр хэлбэл ургамлын тохиурын тоосыг зүгийн балыг нь сорох явцдаа биеийн дээр наалдуулаад дараагийн тухайн ургамалд сууж бал сорох үед тоос нь үр боловсруулах орны амсарт наалдаж тоос хүртэлт явагдсанараа үр тогтолт явуулдаг аль алиндаа ашигтайгаар харилцдаг харилцааны хэлбэр байгаа. За жишээ нь энд нэг сонирхолтой жишээг авъя. Матрын манаач буюу Египтийн явган шувуу матрын шүдний завсар дах тэжээлийн үлдэгдэл буйланд шигцсэн паразит хорхоогоор хоололдог байгаа. За жишээлбэл та нар энэ дүр зургийг зөндөө харсан байдаг. Тэгэхээр энэ матар амаа онгойлгосон үед нь аман дотор нь шувуу суусан байх боловч та нарт идчих үедээ гэсэн сэтгэл зөндөө төрдөг баха. Гэтэл энэ маань өөрт нь ашигтай учраас зүүн сувгангороо матар бол хизээч энэ явган шувууг иддэггүй байгаа. Энэ нь матрын шүдийг цэвэрлж өгөхөөс гадна мөн тэр буйланд нь шигдсэн паразит хорхоонуудаар хооллож матрыг паразитаас салгадаг ийм ач холбогдолтой. За мөн дараагийн нэг жишээг авъя. Цагаан шоргоолж ба түүний эзэнд амьдардаг нэг багийн шилбүртэн хоёр симбиоз юм аа. Харилцан бие биендээ ашигтайгаар амьдардаг юм аа гэсэн үг. За энэ шилбүртэн эслэгийг задалж чихэр болгодог. Тэгвэл цагаан шоргоолж гидсэндээ тийм шилбүртэнгүй бол эсгэхийг боловсруулж чадахгүй өлбөрч өгдөг. Ийм заавал бие биенгүүгээр амьдарч болохгүйгээр харилцааны хэлбэрч байгаль дээр өргөн байдаг. Жишээ нь бас нэг сонирхолтой жишээг авъя. За туулаа зарим нэгэн талаараа мэрэгчтэй төстөө болсон байдаг. Тухайлбал давхар үүдэн шүдтэй байдаг. Сайн ажиглаад байвал туулаа хоёр янзын хоргол гаргадаг байна. Нэг нь зөөлөн, нөгөө нь хатуу. За туулаа зөөлөн хоргол гаргангуудаа идчихдэг. Энэ нь туулаан биологтой холбоотой. Туулаан мухар гэдс бол
тэжээлийн зүйлийг боловсруулан шингээх чухал үүрэгтэй эсхүүрийн торох юм аа гэж үздэг. Тэгэхээр туулаа чамдах өхөр оодоо зарим мэрэгчид гидснийхээ бичил флорыг дээр дурдсанчлан зөөлөн хорголтойгоо хамт идэж байгаа нь амьдралд зайлшгүй чухал ач холбогдолтой үл орлогдох амийн хүчлүүдээ олж авч байгаа арга хэлбэр юм аа. 1 грамм зөөлөн хорголт 10 тэрбум хүртэл ням байдаг. За мотогчин туулаг зөөлөн хорголоо идэх боломжгүй тавчуу хайрцагт толгоог нь цухуйлган байрлуулбал эцэж туран нүднээс гардаг. Энэ нь үл орлогдох амийн хүчлээ авч чадахгүй байгаагаас болдог ажээ. Дараагийн харилцан үйлчлэлийн нэг хэлбэр бол өрсөлдөөн ба конкуренц юм аа. За энэ нь экологийн ижилхэн хэрэгцээтэй зүйлүүдийн хооронд үүсдэг сөрөг харилцаа бөгөөд хамтран амьдрахдаа бие биенийхээ эдэж тэжээл, орших нутаг дэвсгэр, нуугдах газар зэргийг тодорхой хэмжээгээр хорогдуулдаг харилцааны хэлбэр байгаа. За жишээ нь зургаас харахад энэ хоёр буг мөргөлдөж байна. Энэ маань эрэгчин эмэгчнийхээ төлөө өрсөлдөж байгаа харилцааны хэлбэр байгаа. За жишээлх юм бол энэ өрсөлдөөн нь зүйл хоорондын болон зүйлийн доторх гэсэн хоёр хэлбэртэй байдаг. За жишээ нь энэ харилцааны хэлбэр бол зүйлийн доторх харилцааны хэлбэр. Зүйлийн доторх харилцааны хэлбэр нь эрэгчин эмэгчний булаацалдах, орон байраа булаацалдах, эдэж тэжээлээ булаацалдах гэсэн хэлбэрүүдтэй байдаг. За дараагийн нэг жишээ бол бор шувууны багийн жижиг шувууд эдэж тэжээлийн хувьд байнгын өрсөлдөөнд оршиж байдаг байгаа. За жишээ нь бор шувуу маань энэ тарвахтаа тийм ээ үр жимс энтрийг булаацалдах тохиолдлууд бол бас элбэг байгаль дээр тохиолддог. Бөгөөд энэ нь зүйл хоорондын харилцааны хэлбэр байна. За дараагийн харилцааны хэлбэр бол нейтрализм байна. За нейтрализм нь нэг орчинд зэрэгцэн оршиж байгаа хоёр зүйл аль нь ашигч болохгүй, хорж болохгүй харилцааны хэлбэрийг нейтрализм гэж нэрлэдэг. За жишээлх юм бол хандгай, хэрэм байна. За энэ хоёр нь ойд амьдрах боловч бие биетэйгээ үндсэндээ ямар ч хамааралгүй, сайн уу элдв нөлөө үзүүлдэггүй харилцааны хэлбэр байгаа. Харин ойд гам болох юм бол харин энэ хоёр зүйлд хоёуланд нь хүндрэл бий болно гэсэн үг. За ингээд харилцааны хэлбэрүүдийг үзэж дууслаа. За тэгээд дараагийн дасгал ажил руу оръё. Элсэлтийн ерөнхий шалгалтын 2013 оны A хувилбарт ирсэн нэгэн даалгаврыг ажиллая. За мутуализм тохирох жишээг сонгоно гэсэн байна. За тэгэхээр буг хэрэм хоёр нэг ойд хамт амьдрах, хэрсний хачгийг нэгэн зүйл шувуу түүж идэх, чон зээр барьж идэх, бүргэд туулаг барьж идэх, хажиг мал амьтны арьсанд шимэгчлэх гэх мэтчлэнгийн харилцааны хэлбэрүүд орсон байна. Тэгэхээр мутуализм маань хин хиндэ ашигтай амьдралын хэлбэр. Тэгэхээр хэрсний хачгийг нэг зүйлийн шувуу түүж идэх гэдэг хувилбар буюу бие хувилбар зүг байна. За дараагийн даалгавар бол элсэлтийн ерөнхий шалгалтын 2013 оны A хувилбарт ирсэн даалгавар байгаа. Амьд биеийн харилцан холбооны хэлбэрүүдийг жишээтэй зөв харгалзуулна гэсэн дасгал байна. За энд бол нэгдүгüүрт нь махан эдэжтэн ба золиос гэж байна. За тэгвэл махан эдэжтэн золиос нь чон ба гөрөөстөө тохирно буюу нэгийн дий. За дараа нь паразит ба эзэн гэж байгаа. За энэ болохоор туузан хорхоо ба өхөр хоёрын харилцаа байна. Хоёрын C гэсэн үг. За 3 нь комменсализм. За энэ болохоор Африкт арслангийн сүргийг цөөвөн чон дагаж явдаг бөгөөд нэг нь нөгөөдөө хоол тэжээл болон орон байраа олж өгдөг харилцааны хэлбэр байгаа. За ингээд 3-ын B. За 4 нь аминсализм гэсэн харилцааны хэлбэр байна. За энэ нь гацуурын сүүдэрт ургасан гэрэл дуртай ургамлын амьдралд оройтно гэсэн хувилбартаа тохирч байгаа учраас 4-ийн E. За хамгийн сүүлд мутуализм байна. За хин хиндэ ашигтай харилцааны хэлбэр байх бөгөөд энэ нь мөг ба замаг хоёрын хам амьдрал байгаа. За тэгэхээр энэ асуултын хариулт бол D байна.